Баяр цогтын 15 гал хамгаалагчийн учир ба Бат тулга нарын онцгой хурлын төлөө хөдөлгөөний сураг. Ардчилсан намынхан эвлэж нэгтгэх нь бараг л нийтийн эрх ашиг болсон. Яагаад гэвэл сөрөг хүчингүй шахам 8 жил өнгөрлөө. Ардчилсан нам энэ хугацаанд сөрөг бай тухай дагаад урсагч тэнхэлгүй шахам байлаа. Гэвч одоо 2024 оны ээлжид сонгуульд тулжсан дахиад өмнөх шигээ явж ороод нам тавиулах уу, өөр хоорондоо эвлэж нийлээд хүч үзэх үү? Ийм сонголт төр ирсэн юм. Хамгийн гол нь энэ эвлэрэлд боломжит богинохон хугацаа үлдээд байв. Ёстой л өдөр цагаар хэмжигдээд байлаа. Ийм шаханд орсон ардсан намынхан эвдэрсэн хэмхэрсэн чигээрээ уржигдэр үндэсний болгон хороогоо хуралдууллаа. Үүнийг тусварлын эхнээс дуустал тэгээд гаргасан шийдвэрээс нь тодорхой харж болохоор байсан юм. Гэхдээ муудаг сайдагч яах вэ? Ямар ч намд байдаг л юм. Харин тэрүүн дэд дарагтайгаа нийлээд 15 дэд дарга томьёсон нь олонний анхаарлыг татав. Намынхны энэ 15 тойроод өмнөөс нь ичиж өглөө манаа нам тарвал таарна нэгч сонгогдож үзээгүй хүмүүс дэд дарга боллоо. Улсын хурлын нэг чигшүүн дэд дарга болсонгүй. Шантааччингууд л дэд дарга болсон байна гэж муулаад сүйд. Дахиад ч ийм тооны нарийн бичгийн даргатай болох гин. Үнэхээр ч энэ бүхэн солиорл гэмээр сонсогдож байгаа юм. Гэхдээ тэд даргынхаа тоогоор лав дэлхийд байхгүй нам болсон нь цаана учиртай аж. Тэр нь юу гэхээр луугаан төмөр ардсан намын дарга болсноос хойш л 2 экс ерхийлэгчийн шахаа шантаажинд амьдарч ирсэн. Бат тулга нь өөрөө халзгандаг, харин элбэг дорж тэгдэггүй ард нь байдаг. Түүний түлхэж зөвлөдөг хэд хэдэн хүн бий. Тэднээс арай дөнгөөр нь баяр цогтыг гэдэг. Өөрөөр хэлбэл үндэсний бодлогын хорооны энэ хурлаар түүнийг гаргаж ирэх гэж л хэн нэгэн ухаантан энэ 15 дэд даргадаг солиотой санааг гаргасан бололтой юм. Лут төлөвлөгөө. Хэрв уламжилтаар буюу улс төрийн намуудын жишгээр бүтцээ ярьсан бол баяр цогт гарч ирэх хэцүү. Түүний шүүхтэй холбоотой асуудал сөхөгдөн, гишүүд нь ингэвэл нам муухай харагдана гэж үзнэ. Хавар луугаан төмөрт ялагддаг шиг унах магадлалтай. Тиймээс намынхаа гишүүдэд 15 дэд дарга хаяад тэр дундуур баяр цогт гараад ирж байгаа юм. Энэ нь дэд дарга болсон 15 хүнийг харсан ч ойлгохдоор тодорхой байна. Эдгээр дэд дарга дунд Арс намыг төлөөлөө дуугарчих хүн 5-аас илүү харагдахгүй байгаа юм. Товчхондоо баяр цогтыг Арс намын удирдлагад гаргах X-ийн төлөвлөгөө амжилттай хэрэгжлээ. Одоо Ардсан нам түүний гарт нэгэнт орлоо. Яг уу 15 дэд дарга дунд Бат тулгыг дагаад хөх туг хийсгэж явсан хүмүүс харагдаж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тэд эрх мэдэлтэй дарга нар биш. Зүгээр л баяр цогт руу ирэх нам доторх болоод нийтийн шүүмжлэлийн гал хамгаалагч нар юм. Ер нь бол ардчилсан намын удирдлагын төлөөх тэмцэлд Бат тулга дахиад л ялагдчихлаа. Тэрээр ордноос ч гудамжнаас ч элбэг доржийг барахгүй юм байна. Үүнийгээ дахин нотоллоо. Гэхдээ тэр бууж өгөхгүй нь бололтой. Үндэсний бодлогын хорооны хурлын шийдвэрээс болж маш олон гомдогсод бий болсон. Уржигдэр шөнөөс эхлээд тэднийг нэгтгэж ардчилсан намаа аврах онцгой хурлын төлөө хөдөлгөөн байгуулах тухай ярьж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилтэй гэсэн үг. Хамгийн эвгүй нь геополитикийн ийм үед улс төрийн нам ийм аргаар удирдлага булаалдаж байгаа нь маш аюултай юм. Их сурвалж 100-ны мэдээ сонин.